Кофе бол хайр юм. Өнөөдөр влогтой өдөр. За тэгэхээр хамгийн эхлээд кофегаа авцсан. Тэгээд одоо гадаа жоохон сэрүүхэн бороотой сүүлийн бороо сүүлчийн бороо. Тэгээд бороотой өдөр байна. Хэдүүлээ гадаа гараад такси бариад явах хэрэгтэй болох юм шиг байна. Сүүлийн үед машин ерөөсөө унахаа болоод байгаа. Зогсоол олдохгүй ерөөсөө тэрний оронд бараг таксидад яваа тэр дор дороо буугаа явцснараа дээр санагдаад байдаг болсон. Гэхдээ даанч такси бас олдохгүй болсон те манайхаа. Одоо ер нь сүүлийн үед UB Cab-аар л ер нь такси бариад байгаа. Тэгэнгүүт сүүлийн үед бас жоохон олдохгүй маягийн манайхан жоохон тип бүгжиж ирдэг болсон юм уу гэж би бол бодоод нөгөө нэг яг эд busy үеэр нь такси ерөөсөө олддггүй. Тэгээд одоо бараг зүгээр ингээ гараа өргөө барьсан арай дээр юм уу гэж сүүлийн үед жоохон ингээд иймэрхүү маягаар hitchhike хийдэг болж байгаа. За одоо эндээс хэдүүлээ яваад өнөөдөр ямар концепттойгоор ямар влог хийх вэ гэхээр хавар намар тий хавар намрын хувцас эд одоо яг өвлийн өмнө хавар намрын хувцалтанда хэдүүлээ орцсон байгаа. Тэгэхээр хавар намар ямар лүкүүд яаж бүрдүүлэх вэ гэдэг санаанууд өгөх зорилгоор өнөөдрийн влогийг манго дээрээс хийж байгаа. Тэгэхээр та бүхэн ер нь бол мангогоос хувцснууд гэлгүй авдаг байх гэж бодож байна. Тэгэхээр илүү их хэрэгтэй амьдралд нь ойрхон байх гэж найдаж байна. Такси. Авцсан. За манго дээр ирсэн. Тэгэхээр хоёр салбартайгийнхан зайсан Старын нэг давхарт байдаг салбар дээр нь ирсэн байна. Тэгээ нөгөө салбар нь болохоор эхлэлгүүрийн хоёр давхарт байдаг тий. Тэгэхээр хэдүүлээ мангогоос нэлээх сонголт хийхэд бас харьцангуй нөгөө нэг шин бараанууд тухайн цаг тухайдаа трендээ дагаад оруулж ирээд байдаг болохоор гайгүй ордог хэрэглэдэг байх гэж бодож байна. Тэгээд өнөөдөр эндээс Fall Spring Outfits буюу хавар намрын лүкүүд бүрдүүлээд харцгаая. Миний өнгөн биш үү таагаарай. Тэгэхээр намайг одоо аль хэдийн хүмүүс намрын өнгө гэдгийг бол аягүй сайн мэддэг болсон байлээ. Тэгэхээр би намрынхаа учраас улаан өнгө бол гоё цогтөг. За одоо нэг иймэрхүү тод синхэр энэ төр болоод ирэхээр ерөөсөө зохих байгаад эхэлнэ. Тэгэхээр натурал бус өнгөнүүд ерөөсөө зохитгүй гэсэн үг. Энэ бол өвлийн өнгө байгаа тий. Тэгэхээр та бүхэн өвлийн хүн бол энэ аягүй гоё өнгөтэй цамц байна. За одоо ингээд эргээд тойроод харуулаа. Аягүй гоё пальто tweed jacket ирсэн биз дээ. Энэ ямар? Би tweed jacket-д аягүй дуртай. Та бүхэн tweed гэж угаасаа нэг юм жоохон хэрэгстэй загварыг хэлж байгаа шүү дээ, тий. Тэгэхээр нөгөө пижакыг бодвол арай богино загвар болохоор юбкэн дээр өмсөх ч юм уу, эсвэл өргөн хөлтэй өмд энэ төр их гоё харагддаг юм. Тэгэхээр энэс нэг амнаа. XS. За би сүүлийн үед нэг жоохон XS талдаа нэг иймэрхүү юмыг бол өмсөх гээд байгаа юм шиг гэлээ. За энэ ямар гоё хар даашин зөө. Simple team нөгөө илүү зүйтэй юмгүй юм хар даашинзууд аюух хэрэг болдог тий. Олон янзаар яаж өмсч болох вэ хэдүүлээ өнөөдөр нэрээ нэг харж үзье. Энгийн хар даашинзыг олон янзаар яаж бүрдүүлэх вэ гэдэг талаар өмнө харуулж исэн. Энэ удаа ч гэсэн нэг давтаад харуулчихъя гэж бодож байна. За энийг авчие. Энийг бас авчие. Одоо ингэж энийг бас тэгэхээр нөгөө юунд орж ирэхээр дэлгүүрт орж ирэхээр хүмүүсийн гинт шунлан хөдлөөд тэгээд айгүй олон хувцас одоо би сонгох гээд байдаг талтай. Тэгээд хэдүүлээ гоё олон лүк бүрдүүлж үзнэ. За ингээд нэг тойрчих ш. Баахан хувцас өвлөлөд одоо та бүхэн харж байгаа бол ерөнхийдөө амар намрын өнгөтэй байгаа юм тий. Намрын улирлын ч өнгө. Гэхдээ ерөнхийдөө намрын хүний ч өнгө байхгүй. Тэгэхээр намрын улирлын өнгө гэдэг нь өөрөө намрын хүний өнгө төхүү байдаг. Тэгээд одоо ингээд энэ дэлгүүрийг тойроод харуул айгүй их тийм хар ногоон, улаан хүрэн, улаан тэгээд бейж, бор гэх мэт өнгөд байгаа тий. Намар тэгээд өвөл, хавар гэх мэт арай сэрүүний улиралд жоохон ийм гүн өнгүүдийг өмсвөл илүү гоё зохицолтой уусч харагддаг.
За бид бүхний хамгийн ихний бүрдүүлсэн багц лукуд бол leather items буюу эд тренд болж байгаа. Одоо сахин эдлэлүүдийн талаар та бүхэн танилцуулах чинь. Тэгэхээр сахин эдлэлийг яаж өмсөх вэ гэдэг талаар та бүхэн бас нэг удаа бодож эсвэл туршиж үзчихсэн байж магадгүй. Тэгэхээр сүүлийн үед дэлгүүрт маш их сахин өмд, мэдээж сахин хүрэм, сахин юпгнүүд их харагдах болсон байгаа. Тэгээ өнгө нь хар улаан хүрэн, бэж, бор гэх мэт өнгөдөр дийлэнх гарч байгаа. Тэгэхээр ерөнхийдөө хар сахин өмдийг юутай өмсвөл хамгийн зохимжтой байдаг вэ гэвэл энгийн t-shirt нэг жоохон принттэй. Гэтэ хит хурц тод өнгөтэй биш. Ерөнхийдөө хар basic t-shirt, цагаан basic t-shirtтэй өмсвөл их энгийн байсан подуулах маань савхитайгаа нийлээд айгу сонирхолтой лук болж өгдөг. Гэхдээ сахин өмдийг зөвхөн бас гадуур casual үедээ өмсдөг биш. Ажил дээрээ ч гэсэн өмсөх боломжтой. Мэдээж танаа нөгөө нэг байгууллагын дүрм, бизнес official нэлээд хатуу дүрмтэй биш л бол та бүхэн сахин өмдийг брюк өмдний оронд одоо цагаан сороочхон цамцтай пижактай өмсөд хамаагүй сонирхолтой лукийг бүрдүүлэх боломжтой. Тэгэхээр брюк өмднийхөө оронд заримдаа сахин өмдийг цаашлаад савхин дээр савх өмсөхөд жоохон хитрхи санагдчихвэл та бүхэн савхин хүрмийг жинсэн өмдтэй даван өмдтэй хослуулж өмсвөл илүү гоё зохимжтой харагддаг. Тэгэхээр сахин өмдийг та бүхэн джинстэй зохицуулахад яг төгс зохицол үүсдэг. Тэр дотроо энгийн зүгээр t-shirt өмсөж болно. Эсвэл цагаан сороочог өмссөн ч гэсэн бас аюу гоё дэгжин харагддаг. За сахин юпгны хувьд богино урт гээд олон янзаараа гарч байгаа. Тэгэхээр богино одоо миний хувьд бол энэ богино улаан өрөн ийм аюу гоё сахин юпг олж өмссөн. Тэгэхээр иймэрхүү юпгийг өмсөхөд одоо энгийн зүгээр эдээгүүр нь байсан иймэрхүү носон цамц хүртэл илүү ийм фанки илүү сонирхолтой залуу дэгжин лук шиг болж хувирж байгаа. Та бүхэн анзаарж байгаа. Тэгэхээр сахин эдлэлийг өмсөхдөө айх хэрэггүй. Та бүхэн зүгээр туршаад үзээрэй. Энгийн хувцснуудтайгаа зохицуулаад өмсвөл хамаагүй сонирхолтой лукуд бүрдүүлэх боломжтой. Харин сахин эдлэлүүдийг пластиктай, шигтгээтэй, эсвэл хурц тод принттэй зүйлстэй зохицуулж өмсөх нь харьцангуй зохимжгүй. Та бүхэн илүү даруухан энгийн хувцснуудтай сахин эдлэлүүдийг зохицуулж өмсвөл дэгжин энгийн хэрнээ дэгжин лукуудыг бүрдүүлэх боломжтой байдаг. За одоо харин за одоо дараагийн лукуудыг бүрдүүлсэн. Тэгээ хэдүүлээ илүү хавар намрын лукууд бүрдүүлэе гэж хэлчихсэн. Тэгэхээр илүү түлхүү намрын өнгөтэй хувцснуудаар лукууд бүрдүүлэхийг хичээлээ. За хамгийн анхны лук маань бор монохром лук байсан. Тэгэхээр бор силикон цамцсан дээр бор юпг. Тэгээ цаашлаад юутай ирээсэн бор өнгөтэй тийм пальто өмссөн байгаа тий. Тэгэхээр иймэрхүү өнгө дагнж уусгаж өмсөх нь биеийг илүү цэгцтэй, тэгээд илүү цэвэрхэн лук бүрдүүлж өгдөг. Тэгээд ийм скалаттай юпг өмсөхдөө та бүхэн ерөнхийдөө өвдөгний хавцаа, өвдөгнөөс чүд доошоогоо урт сонгуул хөлийг аятайхан илүү цэгцтэй харагдуулдаг. Тэгээд мөн заавал бүс зөөхгүй бол илүү дөрвөлжин талдаа харагдах гадаах эрсдэлтэй. Тэгэхээр та бүхэн скалаттай юпг өмсөж байгаа тохиолдолд заавал нарийн бүс зөөж хөвшөөрэй гэж зөвлөхөөрэй. За дараагийн лук бол ногоон миний бас маш их дуртай тийм намрын ногоон өнгөтэй, байгалийн ногоон өнгөтэй даашин зайсан. Тэр маань аягүй гоё силикон материалтай болохоор унж өгсөн биеийг аягүй гоё чигт нэг чигт нь илүү өндөр харагдуулдаг тиймэрхүү загвар байсан. Тэгээд өөрөө цаанаасаа бүстэй. За яг энэ дээрээ болохоор хар өнгийн пальто өмссөн. Тэгээд хар өнгийн пальтон дээрээ зохицуулаад улаан өнгийн бас ийм илүү point болж өгөхөөр ороолтыг зүүж өгсөн байгаа. Тэгэхээр та бүхэн ер нь хар өнг зөгтөггүй хүн байлаа гэж бодъё. Царай дарж байгаа бол альчуур юм ороолтоор өөрийнхөө өнгийг засчих бас боломжтой байдаг. Энэний дараагийн лук маань бэж монохром буюу бэж өнгөөр дагнсан jogger set. Тэгээд илүү биеийн тамирын талдаа бэж өнгийн сетийг монохром лук болгож өмсөд тэрэндээ тааруулаад бүүтс өмссөн байгаа. Тэгэхээр жоохон ийм зузаан үлтэй, арзгар үлтэй funky boots бол сүүлийн үеийн тренд байгааг та бүхэн мэдж байгаа. Хар улам бэж өнгөтэй мөн бор өнгөтэй ч гэсэн гарч байгаа. Тэгэхээр та бүхэн хар өнгийг бол джинс, бараа өнгийн джинсэн дээр өмсөх боломжтой. Харин иймэрхүү бэж өнгөн дээр дагуулад бэж болон бор өнгийг өмсвөл илүү гоё цэвэрхэн харагддаг. За түүн дээрээ зохицуулаад гутал цүнхний өнгө ижил байх ёстой гэдэг утгаараа бор өнгийн цүнх бариад гадуур нь бор өнгийн күртэг өмссөн байгаа. Тэгэхээр одоо эд puffer jacket-ны үе ярьж байгаа. Тэгэхээр puffer jacket богино болон уртаараа бас их гоё харагддаг. Тэгэхээр иймэрхүү жакетуудыг та хит хүлэхгэр том биш, яг гоё бүстэй, өөрийнхөө биед аль болох хит томдуулахгүйгээр сонгол зүгээр. За энэний дараагийнх нь хамгийн сүүлийн лук бол миний одоо өмссөн байгаа улаан хүрэн энэ одоо богино даашинз байгаа тий. Тэгэхээр иймэрхүү богино дрессэн дээр cowboy boots их гоё харагддаг. Мөн төрийтэй гутлнууд их цэвэрхэн харагддаг. За үүнтэйгээ зохицуулаад улаан хүрэн тоонтой бор хүрэн ийм цүнх үрсэн дээр нь нэмээд хар
ногоон өнгө маань улаан хөрөнгөтэй их гоё уусч орж ирдэг байгаа. Тэгэхээр та бүхэн хар ногоон өнгийн пальто дээр нь өмссөн байгаа лүкийг харж байгаа. За ингээд хар ногоон пальто өмсөд дээр нь энтэйгээ зохицсон улаан хүрэн ороолт байсан бол бас зүүчж болно. Тэгэхээр иймэрхүү байдлаар та бүхэн намрын өнгийг хооронд нь хойлоод намрын лүк гаргавал илүү натурал тэгээд цаанаасаа л илүү зохицолтой гоё лүкүүд бүрдэх боломжтой. За одоо бүгдээрээ дараагийн лүк руугаа орцгоё. За эхний лүк маань зебра буюу дахин хээтэй тийм хар цагаан судалтай цамц байсан. За тиймэрхүү цамц маань өөрөө джинстэй их гоё зөгтөг. Эсвэл түрүүн өмссөн савхин өмддөж гэсэн их гоё харагдана. Гэхдээ магадгүй нөгөө хээтэй савхин гэд хитрхи ганган болчих магадгүй учраас та бүхэн джинс гэх мэт илүү даруухан лүкэн дээр хээтэй цамцыг өмсчихвэл илүү зохимжтой. За дараагийнх нь болохоор барын хээтэй даашин зайсан. Тэгэхээр тийм даашин зэйг мэдээж илүү сороочхон цамц юм уу эсвэл юутай хээтэй одоо ганган хувцсан дээр байхасаа илүү цулгуу хар юм уу цулгуу бор одоо тэр нөгөө хээнд нь орсон өнгийг зохицуулж өмсчихвэл уусаад гоё харагддаг. За хамгийн сүүлийнх нь одоо миний өмссөн байгаа жоохон шаргал бейж барын хээтэй одоо юпг байгаа. Тэгэхээр энэ бейжийг нь цайвар цагаан сүүн цагаантайгаа уусгаад тэгээ ерөнхийдөө нэгдсэн өнгөний уусалтын лүк бүрдүүлсэн байгаа. Тэгэхээр та бүхэн өнгө уусгаж эсвэл дотор нь орсон өнгийг дээдлэлтэй давхарж нөгөө өмсөх буюу сэндвичийн аргаар өмсөхийг зөвлөж байна. Тэгэхээр хээ өмссөн тохиолдолд та бүхэн болгоомжтой өмсөж явах хэрэгтэй. Хээг хээтэй давхарлаж өмсөхгүй нэ. Эсвэл хитрхи нөгөө нэг өргөн харагдмааргүй байгаа хэсэгтээ хээ бити өмсөж байгаарай. Арай өргөн харагдах хэсэгтээ одоо пропорцо баланслах хэрэгцээтэй хэсэгтээ хээг өмсчихвэл илүү зохимжтой байдаг. За мөн хээтэй хувцсан дээр заавал бүсэлвэл илүү тэр хээг нь тасалж одоо нөгөө ерөнхийдөө таны биеийн хуваалтыг тодорхой харуулж өгдөгөөрөө одоо аль болох бүстэй өмсөхийг та бүхэнд зөвлөж байна. За удахгүй дараагийнхаа лүгтээ уулзцгаая. За хамгийн сүүлийн багц лүк маань илүү офис талдаа тий офис заавал байх албагүй л тий энгийн хар палажийг яаж олон янзын лүкээр бүрдүүлж өмсөх вэ гэдгийг харуулахыг зорьсон. Яг уу илүү пижактай лүк бүрдүүлээд харуулвал илүү офист хэрэглээ өндөртэй байх гэж бодлоо. Тэгэхээр хоёр төрлийн пижак өмссөний нэг нь энэ буюу tweed jacket. Tweed jacket маань өөрөө ингээд илүү crop буюу богино загвартай. Тэгэхээр илүү жоохон доошогоо нэлмгэр хормоотой, складтай юпг, за өргөн үлтэй өмүүд те. Тэгээ цаашлаад хормон жоохон дэрвгэр, эсвэл жоохон нэвсгэр хувцснууд дээр илүү гоё зохицдог. За нөгөө өмссөн шортой хар цагаантай пижак маань илүү шулуун загвартай. Тэгэхээр та бүхэн доогоороо жоохон mom jeans, skinny, за straight, slim гэдэг илүү бариу загваруудын jeans болон брюкнүүд дээр өмсвөл илүү гоё харагддаг. Тэгэхээр ер нь бол хувцлалтын дүрмэн дээр нэлмгэр юмн дээр нэлмгэр юм өмсөхгүй гэдэг дүрм байдаг. Тэгэхээр та бүхэн илүү нэлмгэр детальтай зүйлс дээр богино загвар юм уу өөрөөсөө тайл гарсан юм тайлтай те илүү цэгцтэй загварыг өмсөд тэгээд илүү сүүлийн үеийн загвар болох шулуун загваруудыг илүү бариу нарийн өмднүүд дээр юм уу нарийн юпхэн дээр өмсчихвэл илүү зохицолтой. За тэгээ хамгийн сүүлд нь даашинсан дээр ерөнхийдөө ноосн цамц өмсөд юпг юм шиг болгоод өмсчих болдог. Тэгэхээр та бүхэн хар даашинзыг зөвхөн даашинз биш мөн юпг хэлбэрээр ч гэсэн өмсөх боломжтой байх нэ. За одоо ингээ бүгдээр өнөөдөр манго дэлгүүрээс нийт бараг 12-3 лүк бүрдүүлэх шиг боллоо. Тэгэхээр нэлээд олон лүк бүрдүүлж харлаа. Гэхдээ ингээд ч гэсэн хувцсан дууссангүй. Айгүй олон төрлийн хувцснууд шинээр буусан юм шиг байна. Тэгэхээр яг эд шинэ бараа нь ирсэн байгаа дээр та бүхэн сайзынхын сонголт ариун байгаа дээр ирүүл зүгээр юм шиг санагдаж байна. Яг тэгэхээр өөрийнх нь хүссэн хувцсан сайз нь бас байхгүй болчих магадгүй тий. Тэгэхээр илүү сонголттой байгаа юм байна. Тэгээд энэс гадна хавар намар өнөөдөр өгсөн зөвлөгөө нь бол та бүхэн өнгөө ерөнхийдөө жоохон илүү гүн өнгүүдээр сонгол илүү гоё зохицолтой байгаль нөгөө улиралтайгаа уусалтай харагдах нь байна. Мөн за ерөнхийдөө офис хувцлалтууд ч гэсэн үзүүлсэн илүү чөлөөт хувцлалтуудыг ч гэсэн давхар хослуулад үзүүлсэн болохоор та бүхэн аль аль нь санаа авах боломжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээ та бүхэн энэ одоо хавар намар болж ийн удахгүй өвөл болох чинь гоё сайн дулаан хувцалж яваарэ. Тэгээд өөрийнхөө улирлын өөртөө зөгтөг өнгийн ороолт альчуурыг түлхүү зүгээд мөн малгай ч гэсэн өөртөө зөгтөг малгайг хэрглэж хөвшөөрэй гэж захихаар байна. За өнөөдөр манай влогтой хамт байсан та бүхэнд маш их баярлалаа. Өнөөдрийн влог манго дэлгүүрээс хүрлээ. Бүх хувцалтыг энэ студиогоос стилийг тодорхойллоо. Дараа уулзтлаа баяртай.